За өнөөдрийн хичээлдэр болохоор 600-аас 700 жаатай буюу 50 онооны эсээнүүдийг хэрхэн бичих үү? За ямар сэдвүүд орж ирж байна? За тэгээд 3 асуултын дагуу 3 цогцлбор гаргаад бичих ч юм уу? Эхлэл өрнөлт төгсгөлийн сайн гаргаарай. За тэгэхээр би энэ жишээ одоо өмнөх жилүүдэд орж ирж байсан сэдвүүдийг орчуулад тэгээд энэ 3 асуултын дагуу иймэрхүү юм бичвэл зүгээр шүү гэд хэлээд явчих. Тэгэхээр та бүхэн маань энэ сэдвүүдийн дагуу бичээд үзүүлээд байгаарай. Тэгэхээр ер нь бол 50 онооны эссе бичих юм бол 5 6 дугаар шатанд тэнцэх одоо магадлал нэлээ их нэмэгдэж байна гэсэн үг байхгүй. Тэгээ угаасаа 5 6-д тэнцэхийн тулд энэ эссег бичихгүй гэж болохгүй. Заавал бичих ёстой. Тэгэхээр хэрвээ бичиж чадахгүй байх юм бол тэгэл дөрөв төвшөнийг авна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд 600-аас 700 гэж байгаа боловч ерөөхдөө бол нэг 500 хүрэхэд бас болдсон шүү. За хэрвээ нэг 300 хүргээд ч юм уу талд нь хүргээ хайсан бол ямар ч оноо авахгүй шүү. За эхний сэдв нь ингэж байна. 담배가 건강에 해롭다는 것은 누구나 알고 있다. тийм ээ, энэ тайлбарыг ойлгоо шүү. 따라서 최근 흡연에 대한 정부 차원의 규제도 강화되고 있다. 아래의 내용을 중심으로 흡연 규제의 필요성에 대한 자신의 생각을 쓰라. За энэ тайлбарыг ойлгочиход болно. Тэгээд энэ 3 асуултаа ойлгоод ер нь бол тамхитай холбоотой юм бичих нь шүү дээ, тийм ээ. За тамхи нь эрүүл мэндэд хортой гэдгийг хэн ч мэддэг. За хортой гэдэг нь хэрэвта. Тэгэхээр анжуттай гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тамхи нь эрүүл мэндэд хортой гэдгийг хэн ч мэддэг. За тэгэнгүүтээ тиймээс сүүлийн үед тамхи татахтай холбоотой засгийн газрын одоо бодлого 규제 гэдэг нь ер нь бол хязгаарлалт гэсэн үг. Чавон гэвэл нөөц гэсэн үг. За засгийн газраас гаргаж буй одоо бодлого хязгаарлалт нь улам бэхжиж байна гэж. Канададаг гэдэг нь улам ингээд хатуу болж байна. Цаанаас нь ингээд хатуу арга хэмжээ ингээд торгуул оноогдож байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд ерөөг тайлбараа сайн ойлгоорой. Канадада бэхжих. За доорх агуулгыг голчлон тамхи татах хязгаарлалтын шаардлагатай шинж. Энэ талаар өөрийнхөө бодлыг бичнэ. За өөрийнхөө бодол гэхээр нөгөө дагуу сингаханда гэдэг дүрмийг бас их хэрэгэлдэг шүү. Тэгэхээр зүгээр ингээд одоо тамхи татах нь буруу, яагаад буруу гэдэг ч юм те тиймэрхүү ерөнхий юм бичих хэрэгтэй. За эхлээд юу ч гэсэн 3 асуултаа орчуулъя. 흡연은 우리에게 어떤 영향을 미치는가? За тамхи таталт нь бидэнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Тэгэхээр ерөнхийдөө ингээд тамхи татах одоо ингээд энэ өгүүлбэрээрээ ч гэсэн эхний өгүүлбэрийг хэлж болдог. Жишээлбэл тамхиг эрүүл мэндэд хортой гэж хэн ч гэсэн мэддэг гэдэг ч юм. Эсвэл тамхи бол эрүүл мэндийн дайсан юм а гэж аал эхлэх ч юм уу те. За өөрчн за энэ эхний асуултаа ерөнхийдөө бодож жогоод эхний цогцлбор буюу сорууна 2-3 өгүүлбэртэл бичихэд болно. Их урт байгаад хэрэггүй шүү. Яагаад вэ гэхээр сорууна ингээд одоо ингээд нөлөөлдөг нөлөө нь маш муу олон байгаа гэдэг юм. 여러 가지 있다 гэдэг юм те. За тэгчингүүдээ ерөл тэрмион гэж аваад жишээлх юм бол гэж аваад юм бичиж болно. За энэ дээр нэмэлт тайлбаруудын бичиж өгнө. За 2 дахь асуулт ойлгоё. Яаж ч ихний асуултан дээр бол зүгээр тамхи таталт нь олон сөрөг нөлөөтэй. Жишээлх юм бол ийм гэд бичиж болно. Гэтэ заавал нэг хэцүү үг хэрэглээд хэцүү дүрм хэрэглэх гэж байх шаардлага байхгүй шүү. За зүгээр л хүнд ойлгомжтой юм бичиж болно. За 2 дахь асуулт болохоор 정부가 흡연 규제에 나서는 이유는 무엇인가? За засгийн газар одоо ингээд тамхинаас гарахыг тамхи татахыг хязгаарлалтанд оролцож байгаа байхгүй юу? Насада гэхээр ер нь бол урагшаа гараа зогсох. Тэгэхээр тэр хязгаарлалтанд оролцож байгаа шалтгаан нь юу юм болоо? Тэгэхээр одоо ингээд олон нийтийн 공문찬소에서 одоо 담배를 피우면 гэл ингээд ярьдаг шүү дээ. Тэгэхээр олон нийтийн газар ингээд тамхи татах юм бол квартирю тий торгуул төлдөг. Тэгэхээр тиймэрхүү юм ингээд засгийн газраас ингээд юу яаж өгöd байгаа байхгүй юу? Одоо ингээд хязгаарлалт хийж өгöd байгаа. Тэгснээрээ хүмүүсийн тамхи таталт нь одоо ингээд буурах ч юм уу тий. Энэний шалтгаан нь юу юм бэ гэж. Шалтгаан нь одоо ингээд энийг одоо юу гэж бодож очих вэ? Шалтгаан нь өөрийнхөө бодлыг бичиж шүү дээ. Одоо засгийн газрын оролцож байгаа шалтгааныг өөрийнхөө бодлыг. За миний бодлоор жишээ нь одоо залууч одоо иргэдийн эрүүл мэндийн төлөө мөлөө гэдэг. Тэгтээ ганцхан юм бичиж болохгүй. Одоо ингээд 2 дугаар асуултан дээр доор хаяж 2 3 юм бичих хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн төлөө ингэж хязгаарлаж байгаа гэж бодож байна. За бас тамхины хор шигийг одоо олон нийтэд таниулахын төлөө ингэж хязгаарлаж байгаа гэж бодож байна ч юм уу те. Тиймэрхүү маягаар бичнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэг
3 4 өгүүлбэр бичээд гол хэсгээ гаргаж ирээрэй. Тэгэхээр энэ 2 дугаар асуулт чинь шинэ мөрнөөс эхэлнэ шүү. Ер нь бол 50 онооны эссе маань 3 ингээд одоо сорун, пуллун, кёллун гэдэг ингээд эхний хичээлүүд дээр би зааж өгж байгаа тийм. Тэгэхээр тийм хэсгүүдээ сайн гаргаж өгөөрэй. Тэгэхгүй бол ингээд нэг үргэлжилсэн ингээд том зохицол бичиж болохгүй шүү. За 3 дугаар хэсгийн 3 дугаар асуулт орчуулъя. 정부 차원의 희비용 규제를 위해서는 어떤 정책이 필요한가? За, засгийн газрын одоо ингээд тамхи татахыг хязгаарлахын төлөө ямар бодлого хэрэгтэй вэ? Энэ жоохон хэцүү байгаас бодлого эднэр асуугаад ирэх. Гэхдээ яг хуу жишээ нь ингээд торгуулийн нэмэгдүүлэх хэрэгтэй тийм ээ. За өөр чин одоо ингээд олон нийтийн газар тамхи татахыг бүрмөсөн ингээд хориглох хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү маягаар бичвэл зүгээр. За энэ хэсэг дээр та бүхэн маань өөрсдөө бичээд үзүүлээрэй. Гэхдээ бас хэрвээ бичих юм олдохгүй байвал Google дээр одоо хибиум чончиг гэдэг ч юм тэгж хайж агаад. Одоо бол яг нөгөө шалгалт өгөөгүй байгаа болохоор ингээд энэ дээр бичих үг нь орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд солонгос мэдээллүүд уншаарай заяа. Тэгэх юм бол бичих юмтай болж ийм бодлого юм байд юм байна шүү дээ. Бид нар ингээд солонгосын засгийн газрын бодлогыг мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр ингээд өөрийнхөө бодлоор ингээд бичиж байгаа байхгүй. Ялтчгүй. Тэгэхээр бас ингээд Google дээрээс мэдээлэл хайж агаад одоо хибиум QZ мүзэ гэж ингэж хайж аваад бас бичиж болно. За, дараах нь. За, 2 дахь нь ингэж байна. Дахиад 700-аас 600, 600-аас 700 жаатай бичнэ үү гэж байна. Ер нь бол дэд шатны тэнцэгч байгаа бол ядаж 600 хүргээрээ. Тэгтээ хүрэх гэж гэл ямар ч хамаагүй юм бичээд байж болохгүй. 3 асуултынхаа л дагуу шүү. Тэгтээ дэрийгээ дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. Жишээлх юм бол ингээд тамхи татах болох хэрэгтэй. Яагаад болох хэрэгтэй ингээл араас нь ингээл үргэлжлэл явчихдаг байхгүй. Тэгэл болохгүй байх юм бол одоо ингээ өөр хөвгөд ч юм уу гэдэг ч юм уу тий. За энэ харъя. 요즘 아이들은 출입하지 못하도록 하는 식당이나 카페가 늘고 있다. 아이들이 이용할 경우 발생할 수 있는 피해를 고려한 매장 측의 조치인 것이다. 자, 아래 내용을 중심으로 아동의 매장 출입을 금지하는 조치에 대한 자신의 생각을 쓰라. За, сүүлийн үед хүүхдүүд ингээд орж гарахгүй, хүүхдүүдийг ингээд оруулахгүй. Орж гарах гэсэн үг шүү дээ чүрийг орж гарч чадхааргүй, оруулахгүй болгож байгаа тийм хоолны газар юм уу? Кафе нэмэгдэж байна. Хүүхд ордоггүй гэх юм уу та. За, тэгээ хүүхд үйлчлүүлэх тохиолдолд үүсч болох үүсч болох хохирлыг харгалзан үзэж. За, куриоада харгалзан үзэх. Тэгэхээр ер нь бол ингээд эссе бичгээд одоо 50 онооны эссе бичгээд нэгдүгürt хамгийн чухал зүйл нь шүү дээ. Солонгос үний бичсэн эссенүүдийг уншиж үзэх хэрэгтэй гэдэг. Тэгээд олон жишээ одоо жишээ нь ийм үг гэдэг чинь нөгөө чагис үгээ сайн бичгийн тулд дорож нэг 50 үний чагис үгийг уншиж үзье гэдэг шүү дээ тий. Тэрийг тэгжээж л сайн бичдэг болдог. Тэгээд шууд өөрөөр бичихгүй. Тэрэн шиг ирэхэд одоо ингээд иймэрхүү арчигтай зохиомжлог байвал ийм одоо бичсэн жишээнүүд нь уншаад ивэл амар сайжирдаг. Шууд бичиж чадхааргүй байдаг байхгүй. Тэгэхээр нэгдүгürt тийм байна. Хоёрдугаарт болохоор холбоо үг сайн мэдж байгаа хэрэгтэй. 1500 холбоо үг заавал цээжилж бичнэ. За тэгэхээр хохирлыг харгалзан үзэж мэжан гэдэг чинь ерөөдөө бол тийм лангу гэсэн үг, дэлгүүр гэсэн үг дээрээс нь үйлчлэгээ явуулж байгаа газар байхгүй. Шигданыг ч гэсэн мэжан гэж хэлж болно. Тэгэхээр тэр үйл ажиллагаа явуулж байгаа талаасаа авч байгаа арга хэмжээ юм. Чучи гэхээр арга хэмжээ юм а гэж. За хохирлыг харгалзан үзэн үйл ажиллагаа явуулж байгаа талаас нь авч байгаа арга хэмжээ юм а гэж. Доорх агуулгыг олчлон хүүхдийн одоо ингээд үйлчлэгээ явуулдаг байгууллагт орж гарахыг хориглох арга хэмжээний талаар өөрийнхөө бодлыг бичнэ. Тэрээ та хэд вэ штэ ингээд одоо зарим нэг ингээд би хүүхдэд 5 настай хүүхдэд дагуулад явж байдаг. Тэгсэн чинь тэр хоолны газар нь оруулахгүй хүүхдтэй хүн оруулахгүй гэдэг нь жоохон хэцүү штэ тий. Тэгвэл миний бодлоор энэ бол буруу гэж бодож байна. Яагаад буруу вэ гэдгийг бүр 4-5 өгүүлбэр тайлбарлана. За эхнээс нарыг 매장에서 아이들의 출입을 막게 된 이유는 무엇인가? За энийг өөрийнхөө бодлоор бичнэ. Жишээлх юм бол одоо юм асгадаг, тий, хагалдаг гэмчлэн ингээл өөрөө зохиогоод ер нь бичиж болно. Тэгэхээр үйлчлэгээний байгууллагт хүүхдийг оруулахгүй байх шалтгаан нь юу вэ? 출입을 막다 гэхээр оруулахыг хаах гэж аахгүй. Магдаа маань хаах гэсэн үг тий. Тэгэхээр энэ дээр бол ингээд доорож 2-3 жишээ бичих хэрэгтэй шүү. Одоо эхлээд монголоор бодох хэрэгтэй шүү. Яг л бид нар монгол хүн тэгээд тэрийг солонгос хэлээр шууд буулгах хэрэгтэй. Жишээлх юм бол одоо 첫 번째, 두 번째, 세 번째 гэж бичвэл их гоё болдог. Эсвэл үүсэн гэж хаад юуны төрөнд хүүхдүүд ингэ чимээ их гаргадаг тий. Суумын
많아서 다른 사람들에게 불편을 끼치다. За энийг бичиж өгье. За сүүм гэдэг үг байдаг шүү дээ тийм ээ. Хохирол биш ээ. Дуу чимээ. За дуу чимээ их гаргадаг учраас бусдад ингээд хүүхд чинь ингээд 2 настай, 3 настай бол ингээд орилоод байдаг шүү дээ зүгээр байгаа үедээ. Одоо юм авах гэж ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг дагуулж явахд хэцүү болоод байдаг шүү дээ. Тэгэхээр суумдэ за суум суум евро инэ. За евро инэ гэдэг нь ямар дүрэн бэ гэхээр нөгөө 150 дээр би тайлбарлаж байгаа шүү. Нэр үгэн дээр авдаг. Тэгээ евро инэ гэдэг нь аас болоод суум евро инэ. За 다른 사람들 тийм ээ бусад хүмүүст иймэрхүү л амархуу гэж бичиж шүү. 다른 사람들에게 бусад хүмүүст одоо 불편 타고 тохгүй мэдрэмж төрүүлнэ шүү дээ тийм ээ тэр чинь 불편을 끼치다 одоо ингээд учруулах 끼치는 것 끼치게 되면 끼치 тийм ээ. 그래서 소음으로 인해 다른 사람들에게 불편을 끼치는 것이 가장 큰 원인이다. 그치? хамгийн нөгөө том ингээд шалтгаан нь одоо ингээд хүүхдийг ингээд оруулахыг хориглож байгаа тий кичнэн 것이 가장 큰 이유이다 гэж. 큰 이유이다. 이유로 볼 수 있다 гэж. Ингээд жоох уртцгаад байвал зүгээр байдаг шүү. Ягаад гэвэл 300 600 хурдан өрөх хэрэгтэй шүү дээ тий. За инхээр ингэж байна. Тэр хүүхдийн дуу чимээ ойрлж харилж байгаа дуу чимээнээс болоод ийрүү инээд наас болоод гэдэг дүрм. Тэгээ бусад хүмүүст ингээд төвөг учруулна гэдэг нь хамгийн том шалтгаан юм аа. За тэгээд эннийхээ араас ингээд өөрөө бодоод өөр юу гэдэг нь юмын заваар туулна, хагална, маглана гэдэг ингээд жишээнүүдээ бич гэсэн үг. За цаашаа явъя. За эхний шалтгаан 2 3-ыг бичээрэй. Нийгэх шалтгаан бичгээр нөгөө 600 хүрэхгүй хэцүү байгаа гэдэг. За 2 дугаар асуултыг харъя. 매점에서 아이들의 출입을 금지하는 것이 필요한가? За ингээ баахан шалтгаан бичсэн шүү дээ. Ингээл масгана гэл тий. Тэгснэ 2 дахь дээр нь болохоор ингэж асууж байгаа байхгүй. Энэ шинэ мөрнөөс эхлэв шүү. Тэр үйл ажиллагаа явуулж байгаа газар тэр хүүхдийг орохыг хориглох нь хэрэгтэй юу гэж байна. Тэгэхээр одоо энэ дээр хэрэгтэй гэж бодож байгаа бол хэрэгтэй гэд ингээд тэрийгэ баталж бичнэ. Яагаад гэвэл ингээд одоо бусдад тохиол учруулахгүй байна гэдэг чинь хамгийн том соёл юм аа нэтрэ гэд бичдэг ч юм уу. Эсвэл хэрэггүй ээ. Тэгэхээр чи хүүхдээ дагуулж яваад ингээ гадуур хоол идэж чадахгүй болчихноо. Одоо юм хязгаарлагдмал болно гэл хэрэггүй бичээвэл хэрэггүйг нь ингээл тайлбарлаад яваад байгаа за. 필요 없다 гэж бичсэн шүү дээ тийм ээ хэрэггүй гэж байвал. За 3 дугаар асуулт. 아둔의 매장 출입 금지 조치로 인한 түрүүний дүрэн биш үү? аас үүдсэн гэж байгаа. үүдсэн 인한 гэж бичиж байгаа нь болох нь тэгэхээр ин한 гэж бичвэл ардаа нэр үг авдаг калдин зөрчлийг шийдэж чадах арга зам нь юу вэ? Хүүхдийг үйлчлэгээний байгууллагт орохыг хориглох арга хэмжээнээс болсон зөрчлийг шийдэх арга зам нь юу вэ гэж байна. За мэдээж зөрчил үүснэ. Жишээлх юм бол одоо шигдааны жүйн байла тийм ээ одоо хоолын газрын эзэн байла хүүхэд оруулахгүй гэдэг. Тэгсэн чинь ингээд үйлчлүүлэгчийн хувьд бол би хүүхдтэйгээ ормоор байдаг тий. Энэ бол зөрчил гарч байгаа калдин. Тэгэхээр энэ зөрчлийг яаж шийдэх вэ? Тэгвэл хүүхдэд ийм тусдаа өөрөө гаргаж өгнө нэтрээ гэдэг ч юм тий. Тэгэл өөрөө бодоол бичих шүү заяа. Энэ дээр бол ингээд зөв буруу гэсэн юм байдгүй. Гарав гэхтэр бол заавалч тэр өгсөн үгийг бичихгүй болдгоо шүү дээ. Тэгсэн чинь энэ эсэн дээр бол ингээд өөрийнхөө бодлоор тусад нь өөрөө гаргаж өгөх ч юм уу тий. Тиймэрхүү маягаар шийдвэл зүг байна. За 3-ыг харъя. За 3 дээр нэг юм. За 반려동물 буюу хань ургамал гэж байна. 반려동물 양육 인구가 증가하면서 동물 복지와 관련된 정부의 예산도 급증하고 있다. За нөгөө нэг огцон өсөх гэсэн үг шүү дээ тийм ээ. За эхний үгээр орчуулад үзье. Хань амтан гэж байна. Хань ургамал гэж үг гараад байсан тийм. 반려식물. Тэгвэл энэ хань амтан гэж аахгүй. Тэгэхээр одоо сүүлийн үед нэг 40 хүртэл 50 хүртэл баг гэрлэхээ болсон шүү дээ. За 35 хүрээд гэрлүүлэх юм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хань амтанг тижих янюкада өсгөхтэй тижих хань амтан гэдэг маань одоо ингээд ганцаараа ингээд 30 жил амьдрах чинь ер нь хэцүү шүү дээ тий. 35 жил ч юм уу тий. Тэгвэл ингээд гөлөг тижих ч юм уу муур тижих нэгсээд байгаа байхгүй ганцаараа амьдрэх хүмүүс 40 хүртэл гэлгүй байгаа болохоор тэгэхээр хань амтанг өсгөж байгаа хүн ам тий ингүү 증가하면서 өсөнгөө 동물 복지, амтны халамжтай холбоотой. 복지 халамж шүү.
Шинэ үгээ бичиж аваарай. Халамжтай холбоотой засгийн газрын төсөв огцом өсөж байна. 예산 төсөв. тэгээд огцом өсөж байна гэж. 자, 이에 정부에서는 반려동물 보유세를 부과하는 방안을 검토하겠다고 밝혔다. 아래의 내용을 중심으로 반려동물 보유세에 대한 자신의 생각을 쓰라. 야, энэ ясан хэцүү байлаа ч. За, яаж гэсэн үүнтэй холбоотой тийм ээ. Засгийн газраас хань амтан гэдэг хань болох амтан тийм нэг тэжээвэр амтан. За, буюусаа ингээд нөгөө нэг татвар пугаада ноогдуулах. Тэгэхээр нэг амтан тэжээвэл хэдэн төгрөгийн татвар төлөх юм, хоёр амтан тэжээвэл хэдэн төгрөгийн татвар төлөх юм. Ер нь бол энэ пугаада гэдэг нь дээжтэн дээр их гардаг шүү, ноогдуулах. Тэгээд ерөнхийдөө буюусаа гэдэг нь ерөнхийдөө ингээд асран хамгаалах татвар байхгүй юу? Асран хамгаалах татварыг ноогдуулах арга замыг судална гэж хэллээ. Засгийн газраас гэж шүү. Комтуада шалгаж нягтлана гэж онцоллоо гэж. За, доорх агуулгыг голчлон тэр хань амтны тэр татварын талаар өөрийнхөө бодлыг бичнэ. Зөв бүр татвар авах нь гэл ингээл гараад ирнэ. Тэгэл та зөв гэж бодож байвал яагаад зөв вэ? Гэл цаашаа бичээл яваад. За, эхний асуултыг юу ч гэсэн харъя. 정부가 반려동물 보유세를 도입하려는 이유가 무엇인가? За, засгийн газар одоо энэ хамт амьдарч байгаа амтан л гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоо хань амтанд татварын системийг оруулж ирж байгаа шалтгаан нь юу юм бэ? Татварыг оруулж ирэх, 도입하다 оруулж ирж байгаа шалтгаан нь юу вэ? За, одоо энийг юу гэж бичмээр юм бэ? За, яаж үсэн юм амтны халамж өгөх хэрэгтэй. Амтанд ингээд энэ дэр одоо өстой амьдралаас хол сэдв байна. За, яаж үсэн тэгээ бичгийг бодорой заяа. За, тэгээд амтны халамж өгөх хэрэгтэй. Амтанд ингээд сар болго мөнгө одоо хүүхчийг ингээд мөнгө өгөх хэрэгтэй болохоор ингээд татвар ноогдуулаад байгаа юм. Тэрийг л тиймэрхүү л утгатай юм шиг байна. За, татвар ноогдуулах 근본적인 측면, эерэг тал, 부정적인 측면, сөрөг тал тус нь юу вэ? За, эерэг тал бол байж болох юм тий. Энэ хамгаалагдана гэдэг ч юм уу тий. За, ийм амар хэцүү сэдв бол орж ирэхгүй. Гэхдээ ер нь бол энэ үүдийн сайн зэйчилж ирээ. За, сөрөг тал бол ингээд тэр амтныг тижээгээ болно. Тижээх хүн ховордно ч юм уу тий. За, дараагийн. За, энэ татвар ноогдуулах талаар 거부감, эсэргүүцэх. Ер нь бол 거부하다 гэхээр татгалзах зүйлийг бууруулж чадах, татгалзах явдлыг бууруулж чадах арга замыг юу гэж бодож байна? За, тэгэл иймэрхүү сэдв ер нь бол гэхдээ амтантай холбоотой сэдв орж болдог. Гэхдээ ингээд татвар ороод ирэхээр жоохон нөгөө нэг засгийн газрын бодлого ороод ирэхээр жоохон хэцүү байгаад байна. Гэхдээ тийм сэдв нөх орж ирдэггүй шүү. Энэ болохоор зүгээр нөгөө топгийн нөгөө жишиг ном болохоор жоохон хэцүү сэдв өгсөн байна. За, энэ гурван сэдвийн хамгийн амархан сэдв нь болохоор энэ хүүхдийг ингээд юм оруулах нь хоолны газар эсвэл нэг үйлчлэгийн газар оруулах нь зөв буруу энэ гайгүй сэдв байна. Энэ тамхи бол бүр гайгүй сэдв байна. За, тэгэхээр та хэд маань энэ гурван сэдвийн аль нэгийг сонгоод бичээрэй. За, тэгээд дараагийн хичээлээр дараагийнх нь тайлбарлаж өгье за. Баярлалаа. 수고하셨어요.